Scent is a very personal thing. I have always had Tom Ford. Үнэр бол хувь хүний чухал зүйл. Би үргэлжил үнэрт маш их татагддаг байсан. Хүүхэд наснда үнэрлэж байсан бүхэл үнэрүүдийг санддаг. Бүхэл зүйлсийн үнэрт гүн донтчихсон. Миний хувьд үнэр бол маш чухал салшгүй зүйл. Би амьдралдаа хэрэглэж байсан бүх үнэртнүүдээ тодорхой сандаг. Тухайн үед юу хийж байсан, хаана байснаа ч сандаг. Үнэрийн дурсамжийг сүрчигт дургүй хүмүүс хизээч мэдэрч чадахгүй гайхалтай мэдрэмж юм. Миний хамгийн анхны бүтээл болох Black Orchid-ийг төрснөөс хойш бүх бүтээлүүд маань төгс болох ёстой байсан. Тэдний зарим нь миний амьдралын өнгөрсөн цаг үеэс урган гарсан юм. Жишээлбэл Ombre Leader үнэртний бүхэл нотууд миний хүүхэд насаа өнгөрөөсөн Америкийн өрний нутагтай холбоотой. Хувцас загварын ертөнцид ч үнэртэн чухал байр суурийг эзэлдэг. Grey Vetiver үнэртэн нь хурц хэмжээртэй тааруулж исгсэн костюм хослолын нэг хэсэг бол өдөш орой сулсан занган Noir Extreme үнэртэн санагдуулам хэв загвартай. Private Blend сурлан хэл хязгааргүй чөлөөт сэтгэлгээг агуулдаг бол зоримог час улаан уруулын будаг Jasmine Rouge үнэртэн илэрхийлдэг. Tobacco Vanille нь Gentleman's Club-ийн лаунжийг санагдуулна. Би үргэлж ер бусын хизээж давтагдахааргүй үнэртнүүдийг бүтээхийг зорддог. Миний түүх зөвхөн сонсогдоод өнгөрөх бус бусдын зүрх сэтгэлд хайрлагдан тэмдэглэгдэн үлдэж буйд би талархаж байна. Үнээс ч илүүг би та бүхэнд өгөхийг хичээх болно. And there are many more to tell.